ажиллах нөхцөл боломжноос бүрдсэн ийм бичгийн дагуу нийслэлдээ бид бүхэн яг энэ хүргэсэн. Тэгээд бүхэнтэй хамтарч ажиллаад бас ихэд болохгүй зүйлүүд их байсан боловч их 2016 оны хичээлийн шинэ жилээс л хичээлийн шинэ жилд 40 гаруй мянган хүүхд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Тэгээд Улаанбаатар хотод тулгамдж байгаа одоо бараг 1 8-ын асуудал болоод цэцэрлэгийн хүртээмжийн асуудал болоод байна. За тэгээд 2016 оны хичээлийн шинэ жилээс бол бид бол нэлээд хэдэн одоо ажлыг төлөвлөлөө цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах тал дээр. За төрөөс одоо судалгаа явуулсан. Бид хувийн хвшлийн цэцэрлэгүүдээр судалгаа явуулаад одоо сул байгаа оронтой ашиглаж, орон зайг ашиглаад 3087 хүүхдийг одоо хосох зарлиг нь төрөөс гаргаж одоо хувийн цэцэрлэгүүдээр 3087 хүүхдийг хамруулсан. За мөн өнгөрсөн хавар бид одоо нийт 35 цэцэрлэг дээр тусгай зөвшөөрөл олгосон. За одоо бас 10 гаруй цэцэрлэг дээр хувийн цэцэрлэг дээр тусгай зөвшөөрлийг олгоод явж байна. За мөн одоо бас нэг шийдэл бол одоо энэ байгууллагын дэргэдэх цэцэрлэг албан байгууллага за хувийн болон одоо төрийн байгууллагууд одоо бидэнд хүсэлтээ ирүүлж байгаа байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулъя гээд за холбогдох мэргэжлийн байгууллага ажиллаад одоо стандартад нийцсэн одоо байгууллагууд бид нэр одоо цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг нь олгож байгаа. 2016-аас 2017 оны хичээлийн жилд 4 одоо байгууллага тухайлбал одоо 2 яам за нийслэлийн өмчт үйлдвэрийн газар гэх 4 байгууллага бол нийтдээ дэргэдээ цэцэрлэг байгуулж ажилласан. За үүнийг одоо бид мэргэжлийн байгууллагууд судлаад, шалгаад одоо үнэлэлт дүгнэлт өгөөд энэ л цаашаа үргэлжлэх боломжтой байна гэдэг дүгнэлт гаргасан. Энэ жил нэмээд одоо 4 байгууллага нийт одоо өнөөдрийн байдлаар 8 байгууллага дэргэдээ одоо байгууллагын дэргэдэх цэцэрлэг. Тухайлбал одоо энэ хөдөлмөр нийгэм хамгааллын яам 2 бүлэг байгууллагад ажиллаж байна. Тэгэхээр байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн одоо шийдлийг болохоор тухайн одоо хамран суралцах тойргийнх нь төрийн өмчийн цэцэрлэгийн салбар ангийг нэгэд явуулчихж байгаа. Ингэснээр бол оронтой бүтэц зохион байгуулалтын тал дээр бол хамгийн оновчтой шийдэл болж байгаа. Давуу тал нь шүү дээ. Хичээлийн жилийн явцад бол яг онцгой байна. Ийм сургалтуудыг болоо. Онцгой ажил авар хамгаалалтаас болж юм байх болох юм байна. За өнөөдрийн байдлаар бол байгууллагын дэргэдэх 8 цэцэрлэг ажиллаж байна. За 1000 орчим хүүхэд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт одоо сурч хүмүүжиж байна. Тэгэхээр 1000 орчим хүүхдүүд маань бол бага тоо биш л дээ. Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд бас тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа. Нөгөө тэгвэр байгууллагын ажилчид байгууллагын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бас томоохон түлхэж суулж байгаа ийм арга хэмжээ гэж ойлгож байгаа. Энэ арга хэмжээг бол нийслэлийн боловсролын газраас одоо бодлогоор дэмжиж байгаа. За байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах сонирхолтой байгууллагууд хандах юм бол бид нар одоо хууль эрх зүйн хүрээнд нь одоо арга зүйн мэргэжил арга зүйгээр нь одоо ийм туслан дэмжих ажил зохион байгуулж байгаа. Тэгээд одоо төв цэцэрлэгээс маань одоо нөгөө цахимд орж байгаа